Өвөг дээдсийн бүтээсэн соёл зан заншилууд бидний үнэт өв. Түүнийг хайрлан хамгаалж өвлөн уламжлагч Ахмад үеэсээ суралцсан хойч үедээ зөвөр өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний бахархал, оюун санааны дархлаа болсон энэ үнэт өвийг бүтээн залгамжлан авч яваа хүүхэд залуус бол гаруул нэвтрүүлгийн бааtruуд. Тэд юу бүтээж хэрхэн суралцахыг хамтдаа харцгаая. Лимбиний эгшиг гаргах нүх хоорондын зайнаас шалтгаалan гарах аялга нь өөр өөрийн өвөрмөц өнгөтэй. Лимбиг урт бойг нь хэдэн янзаар уурлаж, их, дунд, багарын гэж ангилдаг. Толгой талд нь богино залгаа хийж хөг тааруулна. Лимбийн тоглогчоос битүү амьсгаагаар тоглох урдуу шаарддаг өвөрмөц зэмсэг. Амьсгаа одоо яаж авах вэ? Тэр хэвдийн амьсгаа, гүнзгий амьсгаа. Амьсгаа урахад бид нэг мөрөөр ингэж авдаг штэ. Тэгж болохгүй шүү. Зүгээр энэ юу гэсэн үдээх чинь энэ гэсэн ингээд атгатаад ярина. Тэгээд амьсгаа авахтаа гэсэн ууршна. Ингээд мөрөөр ингэж авах ингээ авахтаа тэр чинь богино амьсгаа, кейжний амьсгаа. Уртын дуу үдээхтүүд ердөөсөө одоо хүрцгүй гэсэн үг. Хоёрдугаар нь зүгүн гарахгүй гэсэн үг. Баа тий. Тэгэхээр хараа түү гэдэг. Батад өгөөрэй. Гэсэн. За амьсгаа авда. Ууршна. Гэсэн. За үдээд Зөө. Жаахан зөөдөртэй. Битгий хүчтэй хүчиж болохгүй. За. Одоо 3 хуруу. Зөө. Сайн сонс. За. 4 хуруу. Энэ арга уйнуудыг битэн гэж өргөөрэй. Одоо энэ гаам гэдэг юмыг бид нэр бүр насан туршдаа үдээдэг. Энийгээ үдээжээж өнгөч нь гоё болно. Энийгээ үдээжээж бид нэр дуу тоглоно. Энэ бол Монгол юм. Монгол юм бол 6 нүхтэй 6 хуруугаар дардаг. Энэ 4 урнууд бол төшдөг. Тэгдэг гадаад лимбүүд бол 10 хуруугаараа бүгдээр нь тоглодог. Тэгдэг Монгол юм бол энэ бол соль, энэ бол фа, ми, ре, до, си ингэж явдаг. Үлээх нүх нь 2 ширхэг байдаг. Гэхдээ нэг нь үлээхгүй. Харин ер нь одоо төгөлдөр хуур дээр педал байдаг шиг тийм байдлаар ашигладаг. Үлээхдээ нүхэн дээрээ голлуулж уруулаа байрлуулад доошоогоо чиглүүлэн гэж үлээнэ. Тэгээд ноото өөрчлөхийг хүсэх юм бол бүдүүн доо дуугаргыг ивэл 6 нүхийг зургууланг нь бөглөөж дарна. Харин рэг бүдүүн рэг болохоор 5 хуруугаар гэх мэт явна. Тэгээд нарийн аюудыг нь болохоор арай жимиж жаахан хүчтэй дуу үлдээн. Монгол эмчтийн уртын дууны хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа өвийг ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус өвийн жагсаалтад Монгол улсаас 2011 онд бүртгүүлсэн юм. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбиг үлээх, ишиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийг эргүүлэн гаргах замаар лимбиний ишгийг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой ур чадвар юм. Ер нь бол амьсгаа бол 2 янз. Чэйжний амьсгаа, хэвлэн амьсгаа. За ялангуяа одоо үлдээвэр хөгжимчд бол дандаа хэвлэн амьсгаа. Бид нар бол ихэвчлэн одоо манай хүүхэд багчууд жирийн хүмүүс дандаа чэйжний амьсгаагаар ингэж амьсгалж явдаг. Бид нар бол энэ амьсгааг бол хэвлэн амьсгаа болж сольдог. Тэг яг ингэж хэвлээгээр авдаг. Тэгжээж илүү их нөгөө амьсгааны нөөцөнд үүсдэг хүчтэй сайхан тоглох боломж нь бүрддэг. Амьсгааны эргэлт. Тэгэхээр зэрэг бид нар бол битүү амьсгаар тоглохдоо бол амны хүндэд байгаа хийгээ эмний нөхөрөөс шахаж гарах хоорондоо хамрын хүндэг авсан одоо хий бол шууд ишээ нөгөө хэвлээ рүү орно. Тэгээ хэвлийгээсээ засралтгүйгээр эргээд одоо амьсгаа болж гарч ирдэг. Ингээд ийм нарийн урлаг байгаа. Энийг бол ер нь бол энэ бол монголчуудын өөрийн дэлхийн өв санд оруулсан юм гайхамшигтай өв соёл бол яалтчгүй Монгол юм биний одоо битэн амьсгаа гэх зүйл.
Мөн уртын дуу хөгжимдөх гэдэг бол өөрөө бол бас нэг том шинжлэх ухаан. Энэ бол өөрөө бол маш их арга техникийг, маш их арга барилыг, маш одоо олон жилийн хөдөлмөр үүнийг дагаж одоо бий болдог зүйл. Тэрнээс хойш ингээд нөгөө нэг жирийн дуу шиг ингээд одоо зохиол шиг нотын тавьж байгаа тоглодог зүйл биш. Өөрөөр хэлбэл уртын дууг одоо лимбээр хөгжимдөхийн тулд дахиад лимб хөгжмийн дахиад шинэ уламжлал арга барилыг дахиад шинээр нь эхнээс нь судалнаа л гэсэн. Өөр ийм гайхамшигтай зүйл, маш хэцүү зүйл. Гэтэ сурсан хойно бол энэ бол монголчуудын дэлхийд гайхуулах лимбит их том урлаг. За багш надад ингээм амьсгаа авч байна. Ингээд тавьж байна. Үдээд яаж юм? Ингээд татчихэв. Битүү амьсгаа бол айгүй хэмжээ чухал хэрэгтэй. Ямиг удаан барихын тулд ингэжтэй хангалттай амьсгаа авахгүй бол яг ингэжтэй хэрэг болдог. Энийг би бол одоо хүртэл сурж байгаа, одоохондоо сураагүй л явж байгаа. Жохон туршлага тэгэр хугацаа хэрэгтэй. За одоо амьсгаа саавч. Аваад одоо түлжтэй. За үдээд. Сэ. Эхлээд бол зүгээр л ингээл юм хүлээж байгаа шүү дээ, тий. Гинг хүлээж байгаа. Тэгээд тэндээсээ ингээд удаан ингээд үлээн гэдэг чинь арай өөр үт юм бэлээ. Би бас суралцаж байгаа. Тэгээд суралцаад бас шинээр тэмцээнд ингээд оролцъё гэж бодоод тэгээд суралцаж байгаа. Ер нь бол анхлан сурж байгаа хүн бол шууд лимбэн дээрээ ингээд лимбэ үлээж агаад битүүн амьсгалт бол тасалдаад тэр авч чадахгүй. Тэгэхээр зэрэг тэрний хамгийн түрүүнд суух дасгал бол стакантай усанд хийх. Гэхдээ маш нарийн шаардлага тавина. Тэр стакантай усанд тэр 3 сар ингээд битүүн амьсгаа үлээж хахад тэр стакантай усан дотор дуурч бөмбөлөгний тоо яг хэвээр ах хэвээр. Өөрөөр хэлбэл амьсгаа жид гарна гэсэн үг. Тэгэхгүй бол баг гаргуул тэр бөмбөлөх нь багасна. Хүчтэй гаргачвал бөмбөлч нь олцор чинь тий. Тэгэхээр тэр энэ дотор байж байгаа амьсгаа нөөцлсөн амьсгаа жид гаргах урлаг бас. Одоо жишээлбэл 8 бөмбөлөг байлаа гэхэд тэр 8 бөмбөлийг л алга болохгүй л яг жигдүүлэх хэрэгтэй. Тэр бол хамгийн анхны шатны дасгал. Тэр бол бас битүүн амьсгаа сурахад бол хамгийн энгийн мөртөө хамгийн үр дүнтэй арга. Лимбний битүү амьсгаа маань уламжлалт одоо дархчуудын тэр дархны урлалтай бас холбогдож явж байгаа. Ер нь тэр металл хайлуулах, боловсруулахад уулын онь хөтлийг ашигладаг байсан байна. Яагаад уулын онь хөтлийг ашиглаж одоо металл хайлуулдаг, боловсруулдаг байсан юм бэ гэхээр тэнд бол тэр салхины урсгал тасралтгүйгээр үлээж байдаг. Энэ нь өөрөө тэр лимбний битүү амьсгаа дархны урлал юмтай холбоотой. Урлаллаа яг жигд уран нарийн хийхэд тэр битүү амьсгааг ашиглаж хийвэл нөгөө амьсгалын тасалдалтаар ур хийцэн одоо том жижиг болохгүй байх, өөтөө болохгүй байх ийм боломж олцоотой байсан байна. Тийм учраас дархчул бас энэ битүү амьсгааг ашиглаж ийсэн гэдэг ийм одоо сурвалжийн мэдээ баримтууд бол байдаг. Гэхдээ энэ одоо цээж уу шиг хавцаагаар жаахан Чи ингээд гизээр амьсгалал наа чи ингээд зүг болох байхгүй юу? Чи ингээд жоох ингээд ядарч байгаа гэхгүй. Ядраад ах юм бол наа чи бурвал гэсэн. Толгой ирж гэнэ. За. Гэхдээ толгой арай иргэн. Гэхдээ уу шиг Толгой жаахан ирвэл тэгэл буруу гэсэн үг шүү дээ. Тэр айган дотор байгаа усыг үлээхэд заяо соргуул руугаа үлээхэд тэгж амар хүч шаардаагүй. Тэгэд хүчээр яангуут тэгж амар гарч өгөөгүй. Тэгээд ер нь бол амьсгаагаа өөр ойрхон авахад бол гайгүй. Амандах агаараа жаахан үлээж явахдаа амьсгаагаа аваад л явж исэн. Харин лимб дээрээ болохоор тэрийг яг тэгж хийх гингүүт нөгөө аман дотор маань байгаа тэр агаар маань амар хурдан дуулаад тэгээд тэгж чадахгүй байгаад байлаа. Сай голдуудаар нэг. Сай. Зүгээр ингээ үдээгээд Тэгмээд тэр зүврээс хөнгө чинь гоёд явчихад тэр чинь нэг амьсгаа хитрэх хурд өгч чинь гэсэн. Яг зөв. Тэгээд ингээ сулрахаар дээр бүр өнгө чинь цааш орж яваад тэр чинь энэ өнгөө өвдөхийн тулд нэгэн жигд өвдөхгүй бол амьсгааны их баг хэмжээс одоо чанга сууд өвдөөснээс маш их шалтгаалдаг. Энэ тэр удаан үдээ
Тийм үү? Энэ эцээ ингээд үхтэй амьсгаа автаа гэдэг чинь ингэж өгнө. Хамраараа авал илүү сайн. Тэгээд ингээд хамраараа аваад амаараа аваад ах юм бол угаасаа үлээж чадахгүй шүү дээ тий. Тэгээд хамраараа авч явахдаа гизээ жоохон төмбөлгээд гаргахтаа гизээрээ ингээд байгаа зү тий. Тэгэхээр чи ингээд ерөөд бол хамраараа ингээд амьсгалнаа л гэсэн үг. Усан дээр ингээд амныхаа агаарыг ингээд гаргаж байгаа амьсгаа авсахгүй юу. Гэтэл ингээд лимбэн дээрээ ингээд авсан чи ингээд арай л болохгүй ингээд амны амьсгаа арай багдаад чад. Энэ чинь нэг яг аюу одоо тасгал хийж ээж андаа орно гэсэн. Тэгэхээр баянгад энийг хийгээд ахмад тийм амархан сурчихгүй шүү дээ. Сурвалгаар ингээ хүлээхэд бол амархан байсан. Гэхдээ лимбрэгөө орвол техник нь бүгдээр шал өөр олдъё. Тэгэхээр ингээ жоохон хэцүү байсан нөгөө тэр хоёр өөр техниктэй уулзрахаас. Битүү амьсгаа нь байнга давтагдах учраас цагирган амьсгаач гэж хэлдэг. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр хөгжимдөх арга барилдах ховор хосгүй үүсгдэл. Лимбэр уртын дуг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн ишгийг гуйвлахгүйгээр авдаг. Гаднаас харахад хэдийд хэрхэн яаж амьсгаа авч буй тэр бүр мэдэгдэхгүй. Нууц байдаг нь битүү амьсгааны эд шид юм. Зөвхөн Монгол нутагт одоо энэ битүү амьсгаа буюу энэ хөгжимдөх урлаг байсан бол дэлхийн одоо хөгжимчид энэ төр бол манай Монголын лимчдээс судалж сурч бас тэд сонирхол судалж байгаа. Тэр Европ хөгжийн зэмсэгтэр үлдээж бас болно. Өөрөөр хэлбэл филет хөгжимч байдаг юм уу? Бүр энэ одоо энэ хулстай категорийн хөгжимч байдаг юм уу? Битүү амьсгаар хөгжимчиж бол сакс хөгжмийг ч юм уу хөгжимчиж болно. Энийг бол бас дэлхийн Европын орны дэлхийн хөгжимчид бол бас өөрийнхөө толгой арга барилдуудаа суралцаж нэвтрүүлж байгаа. Сайн. Гизэн дээр багш арай л урт болд юм байна тий. Амьсгаа татахтаа бас нэг өнгөө сонсно. Энийг их олон дахин хийгээд дуусам ийм бодно. Үхэрчэнхүү цэрэн дорж хэмээх дуунд нэр нь мөнхөрсөн гавьяач жүжигчин, лимбчин, лувсан доржийн цэрэн доржин битүү амьсгаагаар лимбтхэн гайхамшигыг төгс ижимсэн нийгэм байжээ. Монголын хүүхдийн ордны багш өвлөн уламжлагч Даваажо түүний отхон шавь нарын нэг. Цэрэндарж байгаа. Танай сургуулийн лимб хөгжмийн ангид хичнээн хүүхэд суралцж байна. Одоо манай хөгжим бүжгийн дунд сургуулийн лимбийн ангид 10 гаруй сурагчид суралцж байна. Энэ лимбийн сургалтанд миний шав инг тайван битэр хамтарч ажилладаг юм. Одоо шавийн шав цагт магна Даваажо гэдэг хоёр сурагчдыг бид энд дагуулж ирсэн. Энэ хоёр Ирвэхэ гэдэг аялал хөгжимдөж та бүхэндээ сонирхол. Манай багш бол Монгол улсын гавьяач жүжигчин, алтарт хөгжимчин цэрэн дорж юм байна. Энэ өмнө анх одоо 1933 онд Москвад болсон хамгийн анхны нэг бянгны бичтэйгт орж тэнцэнээс 1933 онд алтарт хөгжимчин гэсэн
цод авч ирсэн ийм гайхамшигтай хүн багшийнхаа тэр дан чанарыг бас одоо өөрөө бас хэрэгжүүлэх гэдэг хүүхдүүдтэй яавал нэг ойлгуулчихгүй, яавал нэг тийм өөрт нь гоё өгөөж өгчихгүй гэдэг тадаасаа бас багшийнхаа үүдгэрийг ингээд аваад завнтаа явж байгаа бас баяртай байдаг. Хөгжим тоглонгууд ингээд стресс маань гарч идэг, ингээд тайлагдаад мэдрэмж маань гоё болоод тэгээд би бас ерөнхийдөө том болоод ер нь хүүхдүүдтэй болох юм бол заавал хөгжим тоглолт сарганаа л гэж боддог. Би ингэж тээ тоо болоод энэ битүү амьсгаагаа сурчгаад нөгөө өөр хүүхдүүдийг сурагчтай шавнардаа ингэж тээ нөгөө лимбэ бас заамаар байгаа. Битүү амьсгаагаар одоо хэр зэрэг хугацаанд хөгжимдөх вэ гэдэг бол манай хүүхдүүд юм уу сонирн байгаа. Одоо өнөөгийн одоо бидний нэрснээр бол одоо 1 цаг юм уу 1 минут юм уу 10 минут тасалтгүй амьсгаа авах гэхэд яг үндсэндээ бол өвгөн багш тэрэнд орж өгч бол өглөө урах нарнаас орой жаргах наран хүртэл битүү амьсгаагаар тасалдуу хөгжиж болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол битүү амьсгаа бол хэдэн цаг үргэлжлэл тоглож болцоотой лимний одоо битүү амьсгааны гайхамшиг бол тэгж өвгөн багш тэрэнд орж бол тодорхойл хэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг хүүхдүүд ч гэсэн яг энэ битүү амьсгаа сурахад бол маш их хичээл зүтгэл гарахаас гадна сурсан хойноо бол бас өөрөө гайхамшиг бас мэдэрдэг. Тоглож байгаа сонсож байгаа хүмүүс болон тоглож байгаа хүмүүс бас сайхан мэдрэмж төрдөг юм гайхамшигтай урлаг л та.